За би энэ гурилын үнэтэй холбоотойгоор гайл ялантартай холбоотойгоор нэг суурь зарчмын асуудлыг л асуух гэсэн. Яг одоогоос жилийн өмнө, жил хүрэхгүй хугацааны өмнө үдэ аж ахуйн яамнаас энэ асуудлыг оруулж ирж бас шийдүүлж исэн. За энэтэй холбогдуулаад бид нар энэ хууль баталсантай холбогдуулах арга хэмжээний тогтоол баталж ирсэн юм а. Тэгээ засгийн газарт бол 8 зүйл залтаар эргээд саяын тэр өрсөлдөнийхөө тухай хуулийг, демпингийнхаа тухай хуулийг, худлааныхаа тухай хуулиудыг оруулж ир. За дээрээс энэ гурил болоод энэ Улаанбаатарынхаа чанарыг баталгаажуулах лаборатори болоод энэ одоо стандартыг шинжлэх энэ асуудлуудаа оруулж ирэх гэдэг асуудлуудыг тавьж ирсэн. Гэтэл одоо бол яг энэ тогтоолын хэрэгжилт өөрөө нэг талаа би бас улсын хурд оруулж танилцуулаагүй, холбогдох байнга ороод танилцуулаагүй байгаа. Хууль хэрэгжилт өөрөө 0 байгаа. Тогтоол нь байдаггүй. Жилийн дотор сайд нь солигдсон боловч газрын дарга нар нь бол хэврээ байгаа. Тэгээ би газрын дарга нар одоо яг жилийн дотор орж ирж исэн, жилийн өмнө ярьж исэн, хэлж исэн зүйлүүд нь шал өөр 100% хэрэгцсэн. Тэгээ жилийн өмнө бид нар танилцуулаад асуудлуудыг шийдвэрлэж нөхцөл байдал нь өөрөө оронгоор хэрэгцсэн асуудал байгаа даа. Ингэж болдго юм уу? Төрийн бодлого жил өрөхгүй хугацаанд ингэж өөрчлөгдөж болдго юм уу? Монголын төр ийм загасны ой санамжтай байж болдго юм уу гэдэг асуудал ярих гэдэг. Нэгдүгээр. Өөрөө энэ гурилын асуудал ч нөөрэ нэг талдаа бас эмзэгл асуудал л да. Тэгээд хэрэглээний сагсан дөрөв нэг 8-10% нөлөөлдөг. Өрхийн хүнсний зарлагыг 20-25% нөлөөлдөг гурилын бүтээгдэхүүн. Тэгэхээр би зүгээр инфляцид ч гэдэг юм уу макро эдийн засгаар бас нэг сөргөнлөлөх асуудал үүсэх үедээ цаг хугацаа нь одоо бас момент нь зөв таарж байгаа мөн гэдэг нэг асуудал байна. За салбарын эрх зүйг боловсруулах чиглэлээр их хурлын даргын захирамж гараад Мандхай, Бачгарал нарын гишүүнээр ахлуулсан хэд хэдэн ажлын хэсэг манайтай хамтран ажиллаж байгаа. Бид ч бэлтгэл боловсруулсан 4-5 хуулийн төсөлтэй байна. Тэгээд энийг богино хугацаанд өргөн барих, хэлцүүлэх асуудлыг зохион байгуулнаа гэж. Нөгөө хөрөнгө оруулалт буюу нөгөө лабораториудын асуудлыг тооцоолоо. Үнэхээр лабораториудыг чанаржуулах, тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийн бэлтгэх олон юм ажлууд хүлээгдэж байгаа. Үүн дотор онцлоод биокомбинатыг яаралтай шинждэх, малын ийм бэлтгэл вакцины үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлэх юм заашгүй шаардлага байна. Харамсалтай нь өнгөрсөн их хурл төсөвдөр энэ асуудал дэмжигдээгүй. Бид 26 оныхоо төсөвдөр энэ асуудлыг дахин тусгаад оруулж ирье. Засгийн газар улсын их хурлын баталсан бодлого, улсын их хурлын баталсан төсвийн хүрээндээ л үйл ажиллагаа явуулдаг. Жилийнхаа төсөв мөнгөний бодлогод орж ирдэг. Их хурл дэмжүүл тэр бодлого тусгал болоод төсөв болоод явдаг. За тэр хүрээнд ажил явж байгаа. Тэрнээс сайдын одоо сайн дурын уран сайхан гэж байх боломжгүй шүү дээ. Нэг хоршоодын асуудал, хөндлөө хоршоодын асуудал үндсэндээ нийт хоршоод зориулсан их усрын 90% нь орон нутаг. Төвийн бүсээс бусад газар л байгаа. Яг тэгвэл хаана мал аж ахуй байна, хаана хоршоо зохион байгуулалт тэнд л их усрын очиж байгаа. Нөгөө талаас хоршооны асуудлыг шадар сайд амар сайхан хариуцдаг. Хоршоо хариуцсан үндэсний хороо байдаг. Тэр хүрээнд энэ зохион байгуулалт хэрэгжилтэд хангаа явж байгаа. Энэ амжилттай явж байгаа. Малч нэгддэг хөдөлмөрөөр хоршдог болж байгаа. Шаардлагатай санхүү их усрээр маш хүчтэй дэмжиж байгаа. Энийн үр дүнд хүүхэд бэлтгэл энэ оос ноолор харь ширний энэ цагаан алт болон бусад бодлого энэ дээр холбогдож орж ирж байгаа. Ингээд нэг цогц явуулах гэж л оролдож байгаа зүйл шүү дээ. За хуулиудыг бэлдээд үндсэндээ төрөвчээсэн ажлын хэсгүүд их хурлаас гарцсан ажиллаж байгаа. Тэр ажлын хэсэгтэйгээ бид хамтраад хуулийн төслүүд дээр ажиллаж байна. Гол одоо хуулийн удахгүй одоо хөдөө аж ахуйн ерөнхий хуулиас ахуулаад ер нь хөдөө аж ахуйг биднийг сайн ойлгоод авъя. Ер нь хөдөө аж ахуй манай одоо тулгуур салбар мөн үү? Уулуурхаагаас ангид эдийн засгийг босгоход хөдөө аж ахуйн хөнгөн өдөр салбарыг хэрхэн хөгжүүлж бодох юм гэдэг асуудлыг нэмээр оруулж ирж улсын хурлаараас бодлогын асуудлыг шийдүүлнэ. Доктортой адилхан хангалтын тулд Улаанбаатар гурил дээр нөөцийн асуудал байгаа. Нөөц жил болгон 100 мянгаас доошгүй Улаанбаатар худалдан авч стратеги нөөц бүрдүүлээд үн өссөн үед нөөцөөсөө гаргаж үн докторжуулдаг, үн хямдах үед нөөцөө зузаатгах гэдэг нэг ийм л бодлогыг хэрэгжүүлчихэд энэ газар тариалгын салбар ингээл чигдрээл хэл амгүй явчихна. Тэр зохицуултыг үүрэг эрхийн энэ засгийн газарт хариуцсан яамд нөхцөлтэйгээ зохицуулаад явчихна шүү дээ. 300 мянган тонн үр тариа нийтдээ нэг багадаа 300 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн байхгүй юу? Гэхдээ энийг хийхэд тулд мянган тариаланч, олон мянган хүний хүч хөдөлмөр, олон бэлтгэн нийлүүлэгч оролцож шийдэг юм бүтээгдэхүүн салбар шүү дээ. Тэгээ 26 оны төсвийн бодлоготой нийцүүлээд бид нар оруулах бүх бодлого оруулж ирнэ. Энэ жижиг дундыг үнэхээр дэмжих хэрэгтэй байна. 4 эхний эдийн хүсэлт байна. Бидэнд их усэр байхгүй.
Байгаагаа бид нар эргэн төлөлтөөр маниаврлаад ингээд нэг ийм хэмжээнд их усрыг хөшүүрэгдсэн маягаар нэмж чадж байгаа юм. Жижиг дундаа дэмжиж байгаа аймагуудад мөнгө нэмээд дэмжээд хамтраад хүчийг нэмж байгаа. Манай энэ хэрэгжүүлж байгаа бодлого мөн адилхан шүү дээ. Дандаа банкудад зээлийн хүүгийн татаас өгөөд мөнгө өсгөж байгаа. 10 тэрбумыг 100 болгож эдийн засагт оруулж байгаа бодлого шүү дээ. За хариулт тавлаа. Харин энэ инквайр сайдын хөдөө аж ахуйг дэмжих бодлогыг бол их хурл сайн дэмжиж өгмөр байгаа. Одоо ялангуяа саяны хэлсэн тэр стратегийн нөөцөө бүрдүүлэх төсвийг инквайр сайд одоо эх 7 хоногоос энэ төсвийн хүрээ хэлцээд эхлэх юм бэлээ. Асуудлаа дэвшүүлээд улсын хурлын гишүүдтэй сайхан ойлголт өгөөд дэмжүүлэх хэрэгтэй. Ер нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг бол тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээлтэй байж ижил хөдөө аж ахуйн үйлдвэрлэл аль ч улсын жишгээр босч ирэх боломжтой учраас улсын хурлч гэсэн энэ дээр бас онцгой анхаарч байна. Хөдөө аж ахуйн салбарын бодлогыг бас сайн дэмжиж өгөх нь зүйтэй гэсэн юм байр суурьтай бас байгаа.